За Монгол Улсын их сургууль бол 2010 оноос эхлээд орны үндийн байгалийн зохицуулалт газар дээр бол зуны хэрийн дадлага хийдэг. За ер нь бол одоо энэ газаргүй байхад бол энэ голын ирэг дээр энэ гардаг юм байлаа. Дараа нь одоо энэ Монгол Улсын их сургуулийн сурвалж судалгааны полигоны газар бий болоод энэс хойш нэлээдгүй олон ажлууд хийгдсэн. За бидний хувьд зохицуулалт газартайгаа хамтраад ялангуяа энэ орны үндийн байгалийн зохицуулалт газарт аялал жуулчлалын үйл ажиллагаанаас хөрсөнд үзүүлэх нөлөөлсөн ийм одоо судалгааны ажлыг одоо төслийг гүйцэтгэж байсан. За мөн төхөн хийд орчмын ургамлын одоо бүлгэмдэл түүний хамгаалах гэдэг ийм хоёр гэрээтэй ажлыг бол хийж гүйцэтгэж байсан. Гэх мэтлэнгээр бол бидний хамтын ажиллагаа бол эхэлсэн. За ингээд Монгол Улсын их сургууль тодорхой бүтэцүүний өөрчлөлтүүд хийгээд 2022 онд 23 онд миний би инженер технологийн сургуулийн захирлаар ажиллаж эхэлсэн. За энэ жилээс нэхлээд бол энэ полигоныг бол би бас ингээд давхар хариуцсан ажиллаж байгаа. За энэний хүрээнд бол одоо өнөөдрийн бидний энэ сууж байгаа энэ урлын танхимтай жижигхэн байшин. За тэгээ энэ бусад зүйлсүүдийг бол бид нар бас байгуулад за нэлээдгүй ажлууд хийж байгаа. За өнгөрсөн жилээс эхлээд бол Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд ерөнхийлөгчийн илгээд 2100 төгөл байгуулах гэдэг одоо илгээттээр явж байгаа оюутнууд жил болгон одоо 200 оюутан гэхэд энд ирж мод тарих ажлыг хийж байгаа. Энэ жил 2 дахь жилдээ амжилттай моднууд маань 70-80% ургалттай ингээ ургаж байна. За одоо өнөөдөр ингээ хамтарсан эрдэм шинжилгээний хурал хийгээд сууж байна. Тэгээд хэдий жижигхэн бас энэ хурлынхаа танхимд бас эрдэм шинжилгээний эхний хураллаа хийж байгаа шиг байна. Тэгээд бас баяртай байна. Цаашаага олон хурал зөвлөгөөнүүдийг хийх бах. Ер нь бол яг нарийн судлаачид тухайн объектээр ирээд судлахад бол тэр хурлын танхимын гоё сайхан гэхээс илүү уур амьсгал чухал байдаг гэж бодож байгаа. Бүгд холоос зориод ирсэн. Бүгдийнхэн судалгааны ажил энэ орчинд байдаг учраас бидний судалгааны одоо энэ хурал бол үр дүнтэй хорондоо би харилцан санал солилцсон цаашдын олон одоо ажлыг эхлүүлсэн ийм хурал болох байх гэж бодож байна. Ингээд алс холоос хүрэлцэн ирсэн болон зохион байгуулагч та бүхэнд бүгдэнд нь баярлалаа. Мөн одоо орны үндийн байгалийн зохицуулалт газрынхандаа 20 жилийн баярын мэндийг хүргье. Тэгэхээр энд одоо нэг юм хоньны чансан гэдсний зураг оруулсан байгаа. Энэ талбай дээр очихлээр одоо энэ нэг юм нэг 5га орчим талбай байгаа. Энэ 5га орчим талбай дээр мал очихлээрээ мал одоо энийг хужир гэж бодоод очиод долоочдөг байна л та. Тэгээ очиод долоохлээрээ нэг хэдэн цагийн дараагаар үхчихдэг. Бүр ингээд юу яагаад тэсгээ байгаад үхчихдэг. За мал нь тэгээ гараа харахлаар гид дотор нь ингээд болцсон байдаг. Гинэ яг чанц юм шиг түлэгтэй болцсон байдаг. Тэгээ энийг ингээд үзэхлээр яг энэ талбай дээр болоод ингээд ургамлууд нь хортцсон байдаг. Дахиад мал идэхлээрээ үхчихдэг юм талбай. Энэ бол бараг 80-аад оноос эхлэлтэй зөвхөн архангаан цэнхэр сумынхан мэддэг. Тэгээд учир байдлаа олж чаддаггүй гэж байгаа. За тэгээ судлаад үзье. Судалж үзээд явхлаар яг ингээ манай үндсэн аргачлалын дагуу хэд хэдэн удаагийн сорьц аваад судалсан. За нутгийн иргэд болвол энийгээ хашаалаад юу яцсан. Ямар ч мал өгөх байгааг бол мэдсэн байна шүү дээ тий. Тэгээ хашаалаа хориглолчихсон. Юунаас гаралтайг нь мэдэхгүй. Өөртөө бол энэ дээр нэг юм дээхэн үед сүүний фермер байсан. Тэгээ тэр үеэр бодис алдагдсан байхаа ч юм уу ингэж хэлээ бас жоохон толгой эргүүлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр н одоо сүүний фермерт юу байдаг вүлээ гэж бодоод эхэлнэ гэсэн. За тэгээ энэ нэг юм 3 хашаа байгаа. Ингээд 1 2 3 дугаар хашаа гэдэг. Эндээс нь битгэхэд энэ дотроос нь тэгээ гадагшаа дотгошоо 500 м хүртэл сорьцууд аваад ер нь ямар хортой элемент илүү байгаа юм гэдгийг нь үзсэн. Яг харахгүй энд бол хүнцлийн агуулмж маш өндөр байсан. Хүнцэл бол нөгөө маш хортой элементтэй хаан хор гэж нэрлэдэг. Яг манай Монгол улсад геолог ороо нэлээд тархац өндөртэй байдаг. Алтны нөөцтэй учраас алтыг дагаж байдаг. За тэгээ эндээс яг бүх тоог нь харахгүй. Гэхдээ хүнцэл бол ер нь нөгөө хашааны маань бүх дээжинд маш өндөр буюу энэ ер нь бол хөрсний стандарт 10 байдаг байхгүй юу? Энээс 960 дахин өндөр байгаа юм. Тэгээ энийг уусгаад үзэхлээр бараг бүгд усан дуусчих. Тэгэхээр одоо тэр чинь яг голын хажууд байгаа талбай байхгүй юу? Тэгээд усаар угаагдаа гол руу ороод нөгөө гол наашаа яваад тэгээд ер нь бол орхон голын сав газарт нэлээд нөлөөлөх боломжтой. Түүнээс гадна энэ хүнсний хэлхийгээд амжих бас боломжтой. Усан дууслаа бол энэ дэрлээ загсанд орлоо ингээд цаашаа ер нь явах маш их боломжтой юм хортой элемент. За тэгээ хүнслээс гадна уран их өндөр байсан. За тэрнээс гадна хөхөр манган гэсэн эцсүүд өндөр байсан. За тийний шалтгаан гэдээ бас нэлээд жоох үзсэн л дээ. Дээшээ доошоо зүсэл тгээ хажуу тишээ ингээд явж бидэхэд бол ер нь бол геологийн гаралтай л гэж дүгнээд байгаа. Тэр хавьд эсрэг талдаа цэнхрийн халуун аршаантай. Цэнхрийн халуун аршаан бол бас хүнслийн агуулга маш өндөр байдаг. Ундны ус нь мэдээж ашиглахгүй л дээ. Гэхдээ ундны стандартаас 30-40 дахин өндөр байдаг юм агуулгатай. Хайдротермал гэдэг нь хидротермал мууж учраас өндөр байдаг байгаа.
Усны чанар бол мэдээж асуудалтай. Одоо ингээд үүртийн тухай энэ намрынх, энэ наврынх одоо энэ яг цэнхрийн гол нөгөө шавар цутгаж байгаа шүү дээ. 7 ир загсанд нэг им загс ногдчихэ. Амьдрах орчин нөхцөл дунджаас доошоо болсон үед ир загс дамгаалдаг. Одоо тэр төрснөөс ир загс нэлээх гарна гэсэн 70-80%. Усан орчны амьдрах орчин дундаж буй түүнээс дээш үед им загс ир загсын харьцаа тэнцвэрж ирдэг. 5-ыг харьцах 5 ч гэдэг юм. Одоо тэгэхэд 7 харьцах 1. Энэ авар бол нэг им загсан 7 ир загс ногдчих шин. 250-60 загсан дээрээс үзэхэд нөхцөл байдал бас иймэрхүү болжээ. Орхон голын дээд хэсэгт байгаа агнуурын зүйл загсуудад хамгийн их нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг гаргасан байна. Мэдээж энэ бол хулгайн. Энэ бол ер нь Монгол орны бүх газар хулгайн бол одоо загсны нөөцийг хамгийн их хоригдуулдаг сөрөг нөлөө. Хоёрдугаарх нь хамгийн осолтой нь уурхайн хаягдал бас. Орхон голын их одоо цэнхрийн алтны уурхай байгаа даа шүү дээ. Тэр маань үе хаягдлаасаа шууд гол руу очдог. Тэгэхээр энэ тэр уурхайнуудыг тодорхой хэмжээний журам цэгцлэхгүй бол эн чинь Монгол орны хамгийн урт голыг 1124 км голыг шууд дээрээс нь ингээд бохирдуулчих жоохгүй. Энэ бохирдуулалт нь загсны амьдрал ямар нөлөөтэй вэ гэхээр загс одоо хавар төрсөө шахах гад одоо хамгийн төхөөрөмжтэй хайрга нэгэн харигаатай газар очиод төрсөө шахдаг бол энэ шар ус уурхай хаягдал ус урснаар нөгөө загсны үржих боломжтой газруудыг шавраар ингээд бүрхэж идэв. Гэхдээ 2005 онд анх миний мэдхээр одоо тэрний өмнө 90-ийн онд бас байсан гэсэн. 2005 онд анх уурхай эхэлсэн. 2005 оноос эхлээд 2009 оны хүртэл орхны ихийг алт толборлолт явагдаж орхон гол руу анх удаа улаан шавар авч тухайн үеийн үед одоо анхны оржсон шавраар энэ орхон голын загснууд нийл дээшээ харж ирсэн. Тэгээд дээшээ загс хөхөөрөө дээшээ хардаг шүү дээ. Тэр үед бол хинч дугуйг дугуйсан хүмүүсийн дуу хоолоос хүрдэг байсан юм уу байлаа. 2009 онд урт нэртэй хууль гараад 15 оны хүртэл хэрэгжсэн тухайн хэрэгжих процедур дотор бол үнэндээ алт толборлолт явагдав учраас гол бохирдог. 15 оноос хойш урт нэртэй хуулийг өөрчлөөд алга болгосны улмаас бол алт толборлолт дахин явагдсан. Энэ явагдаад 16 17 оноод хагас дотор бохирдлогч бод 18 19 оноод бол орхон гол нэг өдөр цэнгэг улсаг дан улаан усчихсан. Дөрөнд манай судлаач өөрөөсөө бас танилцуулганд илтгэл дээр гарна лээ бохирлын хэмжээ гэдэг тиймэрхүү химийн болон химийн ус аргын найрлагууд бол байна гэж дурддагсан тийм ээ. Тэгээд энэ 19 он хүртэл гэж улаан урсч байгаад улаан юуны тухайн Цэрэнбат сайд одоо засгийн газрын тогтоолд оруулаад засгийн газрын хурлаар шийдэгдэж тухайн үед нь одоо ерөнхийдөө төрөлсөх байсан нөгөө ерөнхийлөгч юуны одоо тушаа шийдвэрийн дагуу ирж уурхайг хаасан. Хагаад дахиад одоо яг хаагаал 7 хоногийн дараас ахуулаад орхон гол маань үндсэндээ улаанаар уйлах юм болж цэнгэг урсч эхэлсэн. Харамсалтай нь 2024 оноос эхлээд уурхай асуудал шүүхээр явагдаж байгаа шүүх уурхайн талд гараад уурхай одоо олборлолт бол эхэлсэн. Тэгээд өнөөдрийн байдлаар энэ орхон чулуутын савазын даргын над өнөөдөр мэдээлснээр бол 4 уурхай ажиллаж байгаа гэсэн. Бидний судалсан мэдээлэл авснаар бол 10-аач уурхай ажиллаж байгаа туслангаар болсон уурхайнууд нь. Манай нэг газар нутгийн хилийн гадна тал 5 км-ийн цаана байдаг учраас харьяаллын дагуу бид нар бол шууд хял тавих, зогсоох ийм их зүй субъект бол хараахан бүрдээг учраас бид бол хөндлөнгийн хяналтыг бол хийж одоо зөх шатныхны хүмүүст мэдээлж явдаг. Сүүлийн энэ яг бидний одоо энэ загас хуржуулгын ажил яг явагдаж байгаа сайн хобби хөдөлгөөнтэйгээ тэрний холбоотой хамтраад яг тавихсны одоо 3 үе шаттай бид нар загсаа тавьсан шүү дээ. Тэгээ 3 дахь үе шатны тавилтныг яг маргааш нь алтны шараас ороод ирсэн байсан. Энийг бол би газар дээр бичлэг хийж аваад зөх шатныхын одоо сайдын чихэнд бол хүргэсэн. Одоо энэ рүү бол бид нэр бас дахиад орж ажиллая гэж бодож байгаа. 19 онд бол уурхайнуудыг зөксөөхөд бид нэр нэлээд бас хушуучилж онлайж оролцсон. Одоо бас орхоос аргагүй байна. Бид бол төрийн байгууллагууд хэдий тэмдний хянд шалгадаг ч гэснээдээ бас энэ рүү бол бас бид хөндлөнгөөс орхоос аргагүй болж байгаа шүү дээ. Дүнж. Орхон голд энэ загас үржүүлгийг одоо би сонсоод маш гайхалтай байлаа надад. Маш их сайхан ажил хийж байгаа юм байна.
яасан сайхан юм буянтай. Тэгээд төрийн бас байгууллага очиж ийм их төрийн ажлыг үүрэлцээд ингэ явж байгаа нь маш сайхан байна. За та бүхэнд үнэхээр баярлалаа гэж хэлье. За тэгээд тэрнээс гадна одоо энэ орхон голоор бид нар овоглоод хичнээн мянган жил амьдраад ирсэн энэний горыг болохоор одоо үр хангаачуд маань үүрч гэн гэл ингээд зурагтаар яриад байдаг. Асуудал нь огч шийдэгддэггүй нэг амар хэцүү асуудал. Нөгөө уурхаатай холбоотой. За тэгээд дараа нь тэр нөгөө нэг бас түрүүнд нөө илтгэл дээр одоо хүнцэл илэрч гэн ингээд орхон голоос гээд ингээд бас яриад байна л да. Тэгээ бүгдөө л болохоор олон талын төлөөллүүд одоо загас үржүүлж байгаа хэсэг маань ч гэсэн энэ бохирдлын хэсэг хэцүү байна. За малчид маань энэ бохирдлын хэсэг хэцүү байна. Ингээ бүгдөө яриад байгаа мөртлөнгөө яагаад чийдэгддэггүй нэг юм асуудал байгаа юм шиг харагдаад идэв. Одоо энэ алтны уурхаатай холбоотой асуудал. Тэгээ эдгээр цаашдаа та нар маань ингээ хамтраад эрдэмтдэнч тэр одоо энэ орхон голдоо цаашаа өргөжүүлж юм хийх гэж байгаа хэсгүүд нь ч тэр хамтарсан нэг шийдвэр гаргаад явал их зүгээр юм уу гэсэн нэг санал байна надад. За баярлалаа. За баярлалаа. Орхны хөндийн улсын хамгаалтанд орсны 30 жил. Тэгээ орхны хөндийн хамгаалтын захиргаа байгуулагдсан 20 жилийн энэ онд тохиож байгаа. Тэгээ ноён хүрээнд бас энэ сүүлийн 20-30 жилүүдэд түүх археологийн чиглэлээр газар хөрсний чиглэлээр, усны чиглэлээр энэ орхон голыг түшгэлсэн энэ усны айс газар судалгаа хийсэн судлаачдын төвшөнд. За тэгээд энэ хөр сургамж болон энэ ой мод төрөл зүйлээр судалсан хүмүүсийн чиглэлээр. За энэ загасны тоотлох популяцийн төрөлтэй гэх мэтчлэн ингээд олон чиглэлийн судлаач эрдэмтдийг сугдуулаад урьж авчираад тэгээд эрдэм шинжилгээний хурал бидний хийж байна. За энэ хурлыг бол манай Монгол Улсын их сургууль одоо манай зүгээс санал тавиад Монгол Улсын их сургууль маань энэ үйл ажиллагааг зохион байгуулж явуулж байгаа бидний хамтын ажиллагаатай. Тэгээ энэ хурлаар бол одоо би түрүүнд дурдлаа би энэ олон чиглэлээр судалгаа хийдэг докторууд маань яг сүүлийн 10 жилд юу хийсэн? Ямар судалгааны үр дүнд хүрсэн? Цаашдаа ер нь юуг анхаарах хэрэгтэй? Юунд хүрэх хэрэгтэй энэ чиглэлүүдээр ярилцж байна. Өөрсдөө энэ судалгааг танилцуулж байна. Гасан үр дүнгээ танилцуулж байна. Тэгээд мэдээж энэ хурлаас бол дүгнэлт гарч ирнэ. Тэгээд дүгнэлтийн толгуурлаа цааш тэр дараагийн 10 жил хэвлээ юуг харж анхаарах хэрэгтэй? Юуг зорилт тавих хэрэгтэй тийм ээ? Юунд хүрэх хэрэгтэй гэдгийг анхаарах. Бидний бас дараагийн ажил гарч ирнэ. Тэгээд энэ дээр бас их ачаал бүгд өгч анхаарч зориулж ажиллаж байгаа.